Өнөөдөр Excel дээр одоо энэ A баганд харагдаж байгаа дистугаарлалтыг хэрхэн хялбараар шорткат ашиглан хийх боломжтой үздэсгэе. За эхлээд одоо хийгдсэн байгаа дистугаарлалтаа устгачээ. За хүмүүс ихэвчлэн яаж дистугаарлалтыг хийх гэдэг вэ гэхээр ингээд гарнаас тухайн утгуудыг ингээд дистугаарлалтаа бичиж өгж оруулах. Эсвэл одоо энэ хоёр утгыг идэвхжүүлж аваад ингээд формулагаар нь доошо чирж өглөө дуусах хүртэл ингээд чирж дистугаарлалтаа хийх гэдэг. За энэ нь бол бага хэмжээний датан дээр ингэж хийж өгч болох хэдий ч их хэмжээний дата өгөгдөлт бол төдийлөн сайн арга биш бөгөөд их хугацаа алдах боломжтой байдаг. За тэгвэл энийг хэдүүлээ өнөөдөр шорткат ашиглаж хэрхэн хялбараар хийх боломжтойг үздэсгэе. За хамгийн ихний мөрөн дээрээ дистугаарлалт хийх гэж байгаа хамгийн ихний мөрөн дээрээ нэгэн тоогоо тавиад өгчнө. За тэгээд дистугаарлалт хийгдэх гэж байгаа бүх одоо мөрөөдөө идэвхжүүлж авлаа. Alt H F5S гэсэн шорткатыг дарахад ийм цонх гарч ирнэ. За тухайн цонхон дээр step value гэдэг дээр нь нэгэн тоог тавиад өгөх юм бол өөрөөр хэлэх юм бол доошо мөрөөд маань одоо энэ идэвхжүүлсэн байгаа хэсэг дээр яг нэг тоогоор нэмэгдээд доошо явна гэсэн үг. Энэ дээр stop value гэдэг дээр нь за хэдүүлээ жишээлх юм бол одоо өнөөдрийн хэдүүлэнгийн авч байгаа жишээн дээр 18250 өгөгдөлтэй дата мэдээлэл байгаагийн 10,000-ийн левдэлээ өнөөдөртөө одоо ингээд дистугаарлах шаардлага гарах юм бол энэ дээр нь 10,000 гэж бичээд өгсөн гэсэн үг. За тэгэх шаардлагагүй бол хэдүүлээ одоо 1 гэж step value дээрээ бичлээ. Окей дарлаа. За ингээд дистугаарлалт маань шууд шорткатынхаа тусламжтайгаар ороод ирж байна гэж ойлгож байна.